Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Хорин 6 дугаар хэсэг. Зуны шин богинохынч гэсэн хүлээсэн хүнд тун урт ажээ. Ийм төгшөрч шин бүрч урт бөгөөд аимшигтай санагдана. Хүн бүрэл байн тэнгэр ширтэж заримдаа цаг өнгөрөх санаатай нүдэн анаад хэвтэх боловч нойр хүрч янзгүй болжээ. Дайсны аимшигт бууны аман дор хяналтэгж санаа амар унтах билээ дээ. Тэсэн ядаж хүлээсэн үрч ашгүй цайж цэрэг ирсийг баясгалаа. Үүр сайхан цайхтай зэрэг журамт цэргүүд давааны ингэр рүү өнгийн харцгаасанд тэнд нэг ч амьд амтны бараа харагдсангүй. Хоригдсан цэргүүдийг давааны өөр рүү бууж дайсныг самн нэгжих хэрэгтэй гэсэн жанжны тушаал ирлээ. Дэлгэр бат 10 цэргийнхээ хамт толгоогоос бууж ад чулуу бутсөг бүрийг нягтлан нэгжив. Ингэж явхдаа нуугдаж хоцорсон муу санаатан хорлож магадгүй гэж болгоомжлоод хүмбэр маш хянуур явжээ. Байсгээгээд л алгдсан хүний хүүр дайралтна. Цэргүүд тэдний буу зэвсгийг цуглуулан хурааж авна. Баг үд өнгөрөхөд дайсны орхисон буу зэвсгийг бүрэн цуглуулж шархацсан олзлогдсон хүмүүсийг бөөгнүүлэн авчээ. Тухнарснаас ахаа гүний хүрээ хүртэл үргэлжилсэн амирсан ширүүн тулдаан барууны хүчиг үндсэнд нь бут зогсон авч баруун нилээд эсрэгээ авч умар зүг зүхтаасан нь илт болов. Бас зарим анги хороод нь ширүүн салхишуурган дундуур тал тишээ сарнин одсон нь дайсныг мөрдөн хөөсөн туршуулуудын мэдээнээс тодорхой болжээ. Тухнарсны алдарт тулдаанд цагаантны гайхамшигын хүчээр ялсан зөвлөлд Орос улсын улаан цэрэг, Монгол Ардын намын журамт цэргийн ангиуд түр амс хийгээд Оросын улаан цэргийн ангиуд цогцсон барууны хойноос мөрдөн хөөхөр үд хивээхэд хойд зүг хөдөллөө. Дэд жанжин Чойволсангийн баруун замын тусгай ангийн цэрэг Оросын улаан цэргийн нэгэн ангийн хамт дайчин ангийн хүрээг дайснаас чөлөөлөхөөр мөн тэр өдрийн орой явлаа. Дэлгэр бат дэд жанжин Чойволсангаас хариу захиа аваад Гендэн зан мөн хэдэн цэргийн хамт нийслэл хүрээ орохоор морины жолоог зүүн зүг эргүүлв. Дэлгэр бат ацын даваан дээр төрүүлэн гараад эргэж харвал ахай гүний хүрээний алтан ганжир шингэх төхөж буй наранд тодоос тод гялалсан түүний дээгүүр дайчин вангийн хүрээний зүг одож буй олон цэрэг ирсэн морд цава тоос хатаан явж байлаа. Дэлгэр бат гүнзгий амьсгаа авч Гендэн өд харснаа. Өнөө цуута зуутын дарга Батуйв энэ тулдаанаас бас л амьд мэд гарч амтсан байна шүү. Гэвл Гендэн зан дайн болж өнгөрсөн газар орныг шинжих мэт харснаа. Дайрч тэм амархан суман дооногдох хүн бишээ. Барууныг дагаа дол зайлсан. Гэлээч түүний явах зам удалгүй мухардан да гэв. Тэд давааны оройд мордийнхаа амьсгааг дараад нарийнхан жим даган ширүүхэн хатруулв. Хүн амьтыг ер нутгалдгүй их өвчин гүнд зөвхөн ой шүү гэж олон зүйлийн шувуу шулган жирэхээс өөр анир чимээгүй нам гүмхэн байлаа. Шүгэ ногоо модоор хүрээлэгдсэн хэсэгхэн чөлөөнд саяхан барьсан модон овоохын үүдэнд задгайгал дүрлзэн шатаж цэнхэр утаан эгц дэшэн суунаглана. Үс сахалдаан баригдсан арбаат хүн гал тойрон сууж мах шарж байна. Шарсан махны сайхан үнэрт тэдгээр хүмүүсийн хорхой хөдөлж шүл сайн залгина. Хууд сахалтай хижээл Орос шарж байгаа шорлогоо хэд тойруулж харснаа хавтгай чулуун дээр тавихад тосон шүүрэн дуслана. Түүний мах шарахыг харж байсан нөхд нь чулуун дээр тавьсан мах руу гар сунган авч жалир зажлан амтархан идэв. Сахалт Орос дахиад л хэсэг мах шорны үзүүрт хатгаад гал дээр шарав. Овоохон хажууд сахлаг ногоон дотор хідэн чөдөртэй морь идээшнэ. Тэдний зарим нь өвс эдээтэй цадсан бололтой нүдэнэн өөргөлж зогсохдоо хаяа сүүлээ шарван ялаа үргэ. Овоохойд нэг хүн дээшээ харан огт хөдлөлгүй хэвтэж байлаа. Тэр бол ахаа гүний хүрээний дэргэд болсон ширүүн тулдаанаас амь зулбан зүхтааж гарсан зуутын дарга Батуйв буюу Цэрэнбат билээ. Цэрэнбат өнгөрсөн аимшигт тулдааны тухай нэхэн бодоход зүрхэн шархиран өвдөх шиг болов. Ахаа гүний хүрээний дэргэд бүслэгдээд хаашаач мултрах аргагүй шахан байтал гинтийн ширүүн бороо орж нүх шиг харанхуй болсон учраас барууныхан дуртай зүг рүүгээ сад тавин дайрсан ажээ. Манер
зуутаасаа үлдсэн 5 хүнээ дагуулan хандсан зүгрүүгэн давхиж бүслэлтээс гарчээ. Тэгээд шүнжэнгөө уул хадаар наас цааш явж тарж бутарсан цэрэгтэй тааралдаж тэднийг өөрийнхөө захиргаанд авч 40 хүнтэй болоод баруун жанжиг бараадах санаатай сураг ажиг тавихад хаашаа явсан нь мэдэгдсэнгүй. Маргааш нь 40 хүнтэйгээ ой дундуур нуугдж явж байтал оргож болсон бас хэдэн цагаан цэрэгтэй уулзаж баруун нэлээд олон цэргийн хамт умар зүг явсан мэдээ сонсоод түүний хойноос явсан боловч барууныг салалгүй мөрдөж байсан улааныхантай халдтулж хэсэгхэн зур байлдаад хүчин давтаж бас л зулбан зугтаажээ. Дагуулж явсан цэргээс алагдах нь алагдаж орос сурггүй алга болох нь болж 11 хүнтэй үлджээ. Тэгээд хайчих ухаан ач олсонгүй мөр буруулан явсаар энэ зилүү дойд ирээд 10 гаруй хонож байгаа ажээ. Өчигдөр хөвчөд тэнэж явсан нэг цагаан орос тэдэнтэй тааралджээ. Түүний ярихаар бол баруун жанжин нь Орос нутагт цөмрөн орсон боловч хорогдох газар олсонгүй Монголд буцаж ирээд бас салам зохиулж хамт явсан монгол цэргүүд санаа хувьсан түүнийг баривчлан авч Оросын улаан цэрэгт тушаасан гин. Энэ аимшигт мэдээ Цэрэнбатыг тунж их сандаргаж хаашаач гарч үл болох гүн харанхуй нөхөнд хайсан мэт болгожээ. Бид ингэж зэрлэг амтэн шиг уул хадаар тэнэж явхаар эртгэн шиг улааныханд биеэн тушааж ам гуйхан дээргэж тэр Орос цэрэг 11 цэргийг нь сэм ятгаж тэдэш дуртай зөвшөөрч байгааг Цэрэнбат хальт мөлтгөн ойлгоод бас барууныг баригдсан өөдгөө амтэн гэж бухимдаж байсан тул тэр уур омгоон дарах гэж өнөөх Оросыг дорн нухсан. Дух нарсанд хуралдуулсан зуутаас ганц бориад сахалтай хижээл Орос хоёр л түүнийг сүүдэр мэт дагаж яваажээ. Босод ясан зам зуур нийлсэн. Цэрэнбат хөвчөд орогнож хаашаа явхаа үл шийдэн өдрийн турш дуу шууч үгүй хэвдэх юм уу? Үгүй бол хаяа аагаар тэнэж боргөрөөс намнан хідэн цэргэн хооллоно. Хамт явсан цэргүүд нь түүнийг ийхүү хоолоор хангаад байхад сэтгэл санаа нь зовсон юмгүй. Өглөө ойд нэг хэсэгтэн хорогдож байгаад дайны шуугаа намтахаар нутаг орондоо буцна гэж бодож байсан боловч нутгаа тэмцэх гэсэн нөхрийг нь буудан алснаас хойш зэрлэг догшин даргаасаа сүрдэн айж сэм нэгэн зүйлийг хэлэлцсэн тогтсныг Цэрэнбат зүүдлэшгүй байжээ. Цэрэнбат сүүжэн шилтэл хэвтэж байснаа овоо хагас гарвал цэргүүд нь мах шарж цай хуцгааж байв. Ноён бат уяв нааш сууж хоол зоогөлтугай гэж бүрээд цэрэг хэлв. Цэрэнбат энэ навчгаар бүрээдийг дух нарсны тул дааны үед туслахаан болгож эрэхгүй Монгол төрлийн хүн болохоор бусдаас илүү итгэж байлаа. Цэрэнбат түүний хажууд сууж шарсан мах идэж харцаа амтархан уув. Ийм хооллох зур 11 цэргээ толгой дараалан харж тэдний юу хөсөж юу бодож байгааг мэдэх юмсан гэж бодлоо. Бүгд л харих холын харилгийн улс болохоор тэдэнд итгэж бодож санаж яваагаан хэлхийн аргагүй санагдана. Ноён дарга ингээд л нуугдж бүгээд байх уу гэж нэг бүрээд асуув. Цэрэнбат баахан бодож байснаа харин яавал дээр. Та нар юу бодож санаж яваагаан хэлэлдэ. Бэ бодохдоо хэд хоног унаа морьдоо амрааж жаал тэнхрүүлээд нэг тийшээ явмаар байна. Гэвч та нарын саналыг бас дагна гэлээ. Бүрээд цэргүүд түүний хэлснийг Оросуудад хэлмэрчлээ. Тэд хоорондоо маргаж байгаа бололтой Оросоор баахан юм ярив. Нэг Орос цэрэг дахин юм хэлж гар хуруугараа зааж зангана. Цэрэнбат туслахуйдан харж энэ хүн юу гээд байна гэвэл гэр орно их санаж байна гин. Барууны их цэрэг нэгэнт тарж бутарсан болохоор энэ газар дэмий нуугдж бөгж байхаар бүгдээр орон гэрэн бараадыг. Эндээс хойшон явхад улсын хэлж ойрхон гэж ярьлаа хэмээн туслах нь хариулв. Хэд чинь надаас холдохын төс болж байх шивдэ гэж Цэрэнбат бодоод дургүй хурч хөмсөг зангидан тэр Орос цэргүүд харснаа намайг дагаж ой хөвчөд орогнож бай гэж би та нарыг албадахгүй. Дуртай зүгтэй явж болно гэж хэлснийг туслахын цаадуулдан дамжуулв. Төрөний орон гэрэн бараадыг санал гаргасан Орос цэрэг босон харьяаж хэдэн үг хэлв. Энэ хүн одоохон харих гэн зэрлэг амтэн шиг ингэж амьдарч чадахгүй гэж байна хэмээн туслах нь тэр Оросын хэлснийг орчуулв. Явж болно. Мен дамар явж нутаг усан дан очоорой гэж Цэрэнбат бараг хашгиран хэлээд
Гинтгэн өврөөсөө гар буугаан гаргаж явах гэсэн Орсыг нам буудав. Энэ хүн шиг урвахыг хүсэх юм бол эзэн хааны нэрийн өмнөөс хүнд цайрлал үзүүлэн шүү гэж Цэрэнбаатар занаж хэлснэ Аваахадан орчихов. Ууралсан зэрлэг хүнийг тайтгаруулахгүй бол юу ч болж мэднэ гэж ухаарсан Хижээл Орос Аваахан үүдэнд очиод бүхэлдсэн байж юм хэлв. Наадах чинь юу гээд байгаа юм? Бас явах гэсэн юм уу? Гэж Цэрэнбаатар уртаа асуувал туслах буряд нь ноён Баатоев ууран дарж өчүүхэн бэднэ энэрийн хайрл. Энэ томоотой Орос цэрэг ингэж ярьж байна. Бэ эзэн хаандаа тангараг өргсөн хүн. Босод маань ч ялгаагүй. Бэд бүгд Орос нутагтаан очлоо гэхэд орох орон ч байхгүй. Тэнд бүгд улаан болчихсон болохоор биднийг яавч өршөөхгүй. Иймээс эрхэм дарга та биднийг тэр шаахгүй бол таныг үрд дагаж таны төлөө илжиг нохоо мэт зүтгэн. Манайхан энэ удаа дийлдлээ. Барон Жанжны цэргийн ихэнх нь хятад манжуурын зүг явсан сураг байна. Ийм дунаа малаа тэнхрүүлж аваад тэдний хойноос явбал зүгээр биш шүү гэж хэлж байна гэлээ. Цэрэнбат хөмхийг зууж бодол болж байснаа. За мэдлээ. Сайн бодъё гэжээ. 10 цэрэг нь дахин даргийнхаа уурыг хүргэхийг үл хөсөн алагдсан хүнээ дамжлан явж хэсэг битүүн модон дунд аваачиж булаад навч цэцэг дээрээс нь овоолов. Сахалт Орос Аваахаа тийш халам хийснэ. Түрүү чи миний хэлснийг үнэмшээд ууран жаалд аргадах шиг боллоо. Одоо Аваахаагаас толгоогоо зохиолохгүй. Маргааш өглөө заавал гарна. Тэгэхээр миний хэлсэн ёсоор хөдлөн шүү. За нөхөд минь алгуурлах юм уу? Ялгүй симхий гаргавал бид толгоогоо алдана гэж аяархан хэлбэл босд нь толгой дохлоо. Тэд үг дуучивгүй уван цөм явж Аваахан гадаа ирэхэд хөвчийн нар шингэж байлаа. Цэргүүд унтрах төгсөн галаа тойрон суухад та нар хаачаад ирэв гэж Цэрэнбат Аваахаа дотроос чангахан асуувал Хижээл Орос Аваахан үүдэнд очиж мэгсхийж таны тааллаар өнгөрсөн хүнийг хөдөөлүүлээд ирлээ гэснийг тусалх нь орчуулан хэлв. Маргааш хөвчөөс гарна юмаа бэлтэг гэж Цэрэнбат захирангуй хэлв. Бэд бөөгд байлаа гэж тусалх нь хэлээд түүний хэлснийг Оросуудад дамжуулв. Удалгүй үчийн бүрий бууж харамхай боллоо. Цэргүүд урдах шигээ галаа тойрон унтахаар хэвтцгээв. Цэрэнбатч Хижээл Оросын хэлснээр Аваахаагаас гарсангүй. Нутаг орноо тэмцэх гэсэн цэргээ хөнөөсөнд баахан дургутаж хэрэггүй ч түүнийг албуу гэж бодсон боловч хэрв түүнийг явуулчих бол бусд нь мөн түүн шиг явж ганцаараа эзгүй ойд үлдэнэ. Эднийг айлгаж сөрдүүлж байхгүй бол үгэнд орохгүй болно гэж бодсон аж. Хөглгөр их ой салхинд ганхан шуугх нь 2 жилийн өмнөх ганцаардмал амьдралыг нь эрхгүй санагдуулна. Цэрэнбат маргааш эртхэн шиг явъя гэж шийдээд тухтаа сайхан унтах санаатай хэвтсэн боловч нойрон сэрвэлзэн элдвийг ботход хүргэв. Эртхэн шиг л тэр манжуур орныг зорий. Энд юугаан хийж бүүгэж байх вэ? Айгүй бол уул хадаар тарж саринсан цагааны цэргийг шүүртэн самансан улааныхантай дайралтаж мэднэ. Би одоо хааштай орхорон ойж хаяггүй тэнмэл амтан болсон. Үгүй байц. Энэ муусан цагааныхантай ингэж зуралдаж байхаар улааны талд бие тушааж өршөөл энэрл гуйвал ер нь яах вэ? Энэ цагаан намын үйл хэрэг ерөөс бүтэх тавилангүй юм байна. Монгол газар улаан суртал номлол ялж хүн ард нь бүгд улаан болж улааны шашин гэдэг нь дэлгэрч байгаа ч юм билүү. Цаг төр самууран дээр дорон орж байгаа ийм үед учир ёс танаагүй хөдөөний нэгмүү гөрөөчн хар хүүч бодилж буруу замд орох нь юу ч биш. Намайг өршөөн хэлтрүүлэх ёстой. Хаанаас та би чинь энэ улаан тантай эцсийн хүртэл нүдэлдсэн Оросын хааны цэргийн зуутын даамал. Олон ч хүний аминд орсон аюулд итгээд гэж тэдний дансанд орсон хүн шүү дээ. Олон санаат оргож зайлж чадахгүй гэж үг байдаг. Шийдсэн арай шийдэж 10 цэргэн дагуулад хүн амтан нутгалдгүй хөвч хангаа барьж явсаар
манжурт хүрэхийг бодъё. Өөр зам байхгүй болсон гэж бодоод унтах санаатай нүдэнлээ. Найс цааш хөрвөөсөөр өөрөөр тун сайхан унтжээ. Нэг сэрэхэд овооход бүр гэгээ орчихсон байв. Гадаа цэргүүд нь авир шивэр хээлцэн. Бодвол тэд хөдөлгөөр бэлэн болцоход өөрийг нь хүлээж байгаа болол та. Цэрэнбат яарамгүй хувцлаад гар бууга халаасандаа хийж, сэлмэн зүүж, нэг гартаа ланжуу буугаан барьж, нөгөө гартаа амьшигэн хайрлаж, олон удаагийн тулдаанаас авч гарсан баахан алт мөнгөөр дүүргэсэн жижигхэн хар богцоон бариад, овоохон үүдээр бөксгийн гартал хоёр хүн гараас нь нэгэн зэрэг гут татхад яаж ч амтсангүй сөгдтөл толгой дээгүүр нь нэг хүн хүнд эсгий дээлэр хулдан нөмөргөд доош нь нугдаржээ. Цэрэнбат огол харин босох гэсэн боловч хүмүүс тал талаас нь шаван авч доорон хийгээд халааснаас нь гар буугийн сурам гэгчин сойлон авч яахихын зуур нарийн олсоор хэрж баглав. Тэд яах гэж байгааг мэдэж байвч гайхсан янзтай харж "Та нарын яах санаатай байна? Одоохон тавь" гэж тушаангуй хэлээд өндих гэтэл ар хөлийг нь хэрж баглсан тул хөдлөх шарга байсангүй. Ийш тийш харвал 10 цэрэг нь түүнийг яах бол гэсэн янзтай тойрон харж байв. Ланжуу бууг нь нэг цэрэг барьж богцтой алт мөнгийг нь сахалт орс барьчихсан зогсож харагдана. "Та нар дэми юм хийж байна та. Өнөө эзэн хаандаа үнэнч гэсэн чинь алив? Миний амиар өөрсдийнхөө толгойг аргалах санаа байна уу? Та нарын хийсэн нүгэлч бас тийм бага биш шүү" гэж занан хэлбэл туслах нь доогтой инээж "Тэр эзэн хаантайгаа тойнолвол таарна. Бид чамайг улаан цэрэгт хүргэж өгнө. Чиний хийсэн нүгэл хэмжээ хязгаар байхгүйг бүгдээр мэдэн шүү дээ. Чи гэмгөө хичнээн олон хүн хөнөөснөө эрлэг хааны шудраг шүүхийн өмнө хэлэх цаг болсон" гэлээ. Нэгэнт санаа нь хувьсаж, үгсэж хэлэлцсэн энэ хүмүүс яасан ч түүнийг суллан тавихгүй нь тодорхой байлаа. Зуутын дарга гэсэн алдар сүрээрч тэднийг үгэндээ оруулж дийлэхгүй. Уйлж унжиж гуйгаадч тусыг ис олохыг мань хүн сайн мэдэж байна. Үгнээс ногт гардгүй номхон хөлцөнгөө царайлсан эдгээр орс бориад 10 хүнийг ийхүү санаа нь хувьсан урмна гэж даанч бодоогүй байсан тул ингэж гэмтсэндээ өөртөө гомдохоос өөр яах вүлээ дээ. Сахалт орс нь хар богцны уяаг тайлж тэмтрэн үзнэ. Тэр богцонд хүрээ хяхтын замд дайралтсан хятадын пүүснээс олж авсан нэлээд алт мөнгө бий ажээ. Цэрэнбат тэр богцоо хараад амгарах ухаанаа олсон шиг санаж "Та нар наад мөнгөн аваад тонилцгоо. Намайг морьтой минь энд орхи. Олон удаагийн тулалдаанд оройлон орж байсан даргийнхаа амийг хэлтрүүлбэл буян болчих магадгүй" гэж арга тасарсан байртай гуйв. Туслах нь түүний хэлснийг сахалт орст уламжлав. Сахалт орс толгойс эксрэв. "Дээрэм тонуулаар олж хүний цус шингэсэн чиний алт мөнгө бидэнд огт хэрэг болохгүй. Үүнийг улаан цэргийн санд тушаана" гэж туслах хэлв. 10 цэрэг нь бүгд санаа хувьсаж ийхүү үгсэн хэлэлцээд барьж авсан тул тэднээс өршөөл гуйж шившгэн тарихгүй юм шүү гэж бодоод хэрххийг нь хүлээ. Тэд бүгд морио амиалсан байлаа. Туслах нь хилэн харайг нь хөдлөн ирээд мордох гэтэл хар морин эзнээ харж аяархан үүрснээ туслахын гараас алдуулах төхөв. Туслах нь цулбуураас нь дугтчин байж нэг орс цэрэгт юм хэлв. Тэр орс цэрэг хилэн харын жолооноос хум бариад их л айсан янзтай харж дөрөөлөх гэтэл хилэн хар огол хараагаад мордулсангүй. "Эзнээ дуурайсан муу адсаг" гэж туслах хараагаад хоёр хүнээр жолоо цулбуураас нь бариулж байгаад мордчихлоо. Хилэн харын хамран тажигнан дөрөм туурайгаар газар чанга бишгэн эзнээ харав. "Наад зөлгөө миний моринд мордуул" гэж туслах хашгирав. Хоёр хүн газар хэвтээ Цэрэнбатыг сэвхэтэл өргөж туслахын эцэнхий зээрд моринд мордуулаад хөлийг нь доогуур нь хэрж баглав. Туслах түүнийг хөдлөөд явах гэтэл хилэн хар нь огт хөдөлсөнгүй. Муу санаатай адсаг гэж туслах дахин зүгснээ чүүгээд давиртал хилэн хар урд хоёр хөлөө өргөн царайлсноо чарлан янцгааж болигхад туслах овоохон үүд хавцаа пэдхийтэл унчхав. Хилэн хар нь ихэд жигсэн янцтай чанга янцгааж туслахын гараас цулбуураа зулг татуулах санаатай зовчихно. Туслах морины хүчинд өөрийн ирэхгүй татгадам босч ирлээ. Сахалт орс хашгиран юм хэлнэ. Хар морины цулбуураас хэд хүчтэй угзарснаа наад алуурчнаа моринд нь мордуул гэлээ.
Түрүүчийн 2 цэрэг Цэрэнбатыг мориноос нь буулгаж хар моринд нь мордуулав. Хилэн хар баярлсан мэт аяархан үүрсэн. Цэрэнбатыг туслах боройд нь хөтөлж бусд нь дагаж явлаа. Тэд хоорондоо ганц ч үг сольсонгүй бүгд л бодол болсон шинжтэй явна. Модны зай завсраар сүлжин явсаар үд өнгөрөхөд хөвчөөс гараад уужимхон хөндөй уруудан ширүүхэн хатруулав. Цэрэнбатын бүх бие хөдлөхийн аргагүй хүлээтэй бөгөөд нарийн улс ясанд нь тулж байгаа юм шиг гар хөл нь янгинан өвдөж бас элэг бойр нь унчих гээд байгаа мэт өвдөвч санаа нь хувьсан хүмүүсээс өршөөл гуйхгүй юм шүү гэж хөмхийгөө тасцууж явах та. Эд намайг барьж аваач харлаа өршөөл уучлал үзнэ. Намайг яах бол ганц ч үг сонсолгүй буутчих байх та. Гэрэлт хорвоод амьд явах хугацаа ингээд дуустдаг байжээ. Таанч багийнхан насллаа та. 27 наснда энэ хорвоог орхих тавилантай байж та. 20 хэдэн наснда жаргал зовлон бишгүй ламслаа. Хүний гарт ингэж шаналж өгөхийн оронд олон удаагийн дайн тулаанд ирсдэх минь яав. Өндөр шиг асгарсан суман дотроос яагаад амьд гараад байсан бол? Өгчих цаг нь болоогүй байж та. Бусдын гарт хороогдохоос урьдчилж өөртөө ганцхан сум зориулах юмсан. Намайг яаж зовоож алах бол? Баруун жанжныхын шиг өндөр модноос дүүжлэх болов уу? Тэгвэл их л зовж тарчилж өхөндөө. Өнөө хаврын улаан орсыг хороодог шиг олон хүний өмнө буудах байх. Өөрийгөө ална гэдгийг мэдсээр байж онгойсон олон бууны ам харж зогсоод сум хаагур орох бол гэд хүлээж байхч аимшигтай байх та. Түүний оронд хаагур сум шивж орохыг мэдэлгүй шууд дайрн довтолж явхад зүрхээр минь сум онвол тэр дорол бодод санах юмгүй өнгөр шүү дээ. Хүний хувь тавилан өөр байдаг юм гэнэлээ. Миний хувь тавилан ийм хачин янзтай урвж хөрвж байсаар өнгөрдөг байжээ гэж бодохоос нэн аимшигтай тунч гунигтай санагдана. Зуутынхаа даргыг баривчилсан цэргүүд жолоо таталгүй эргүүлсээр хөндийг туулж нар шингэж байхад нарийнхан голын хөвөнд байгаа багавтрхан суурьнд ирлээ. Тэнд ардын намын журамт цэргийн нэгэн салаа төр буудлаад байжээ. Цагаан цэргүүдэд дагаж ирснээ илэрхийлж баг цэргийн даамалд зуутын даргаан тушаажээ. Салааны дарга идэрхэн ир хүлэгтэй Цэрэнбатыг сонирхон харж байснаа. Өнөө цуута зуутын дарга Батуйв гэдэг ийм хүн байсан юм бэ? Баруун жанжин шиг өөрсдийнхөндөө баригдаад ирдэг байжээ гэх нь их л тавлсан шинжтэй ажээ. Цэрэнбат түүнийг муухай харснаа хөмхийгөө зууж улааны дарга гэж ийм залуухан хүн байдгийн байна гэж бодлоо. Чи хаагур тэнэж яваад ирсэн юм. Барууныг дагаж Орос нутагт очоод багт шингэх газаргүй болоод буцаж ирсэн үү? Танаа шигшмэл морин зуутаж алга болж зөвхөн даамал нь үлдээшвдэ гэж журамт цэргийн дарга өгөөлөхөд Цэрэнбат өөдөөс нь ширтэж байснаа. Би одоо та нарын гарч шүү дээ. Энэ хөлгийг тайлаач гэвэл улааны дарга гайхан харснаа дэрэгдээ байгаа 2 цэрэгт дохио өглөө. Тэр 2 цэрэг Цэрэнбатыг зайгүй хэрж багалсан нарийн улсыг тайлж зөвхөн гарын хүлээсийг нь тайлсангүй. Цэрэнбат хүлээсэн чилсэн биеийн жилээ гаргах гэж өндийн суув. Хаана орогнож байгаад ирэв гэж улааны дарга дахин асуув. Олон үг болж байхаар духанд минь ганцхан сум зоочих гэж Цэрэнбат хэгжүүрхэн хэлбэл чи чинь Монгол хүн юм а? Аль нутаг хошив гэж өнөөх дарга дахин шалгав. Цэрэнбат дуугарсангүй өөр тийшээ харжээ. Улааны дарга босож сунааснаа. Чих шазруун ир байх нь. Гэхдээ бүхэл явдлаа хэлэх цаг ирнэ гайгүй. Ганцхан сумаар амьдралаа тооцоо хийнэ гэж бодоо юу? Чиний хийсэн нүгэл гимгүү олон хүний хөнөөж дээрэм тонуул хийж байсан бозор үйл чинь ганцхан сумаар хөнөөхөд хэтэрхий хөнгөдөх юм шүү гэж хэлээд цооширтлээ. Цэрэнбат түүнд хариулан хэлэх үг олдсонгүй тул гөлийснүүдээр газар ширтэв. Ардын намын журамт цэргийн салааны дарга бол бидний танил Няма билээ. Няма хягтын дэргэд болсон тулдааны дараа салааны дарга болж
Орон нутгаар сарниж бутраад дээрэм тонуул хийж ард олныг түвэн сандрааж аваа цагаантны хэсэг бүлэг дээрэмчидтэй хөөцөлдөж явхдаа хүрээх яахтын замын дагуух хятадын бүхэлсийг удаа дээрэмдэж гимгөө олон иргэдийн амь насыг бүрлгэн сүйтгэж хэрцгий ширүүнээр нэрд гарсан зуутын дарга Батуевын нэрийг олонтоо сонсож байсан юм. Барооны урдаан барьдаг морин хорооны шигшмэл морин зуутын дарга Батуев хэдэн удаагийн тулдаанд үнэхээр цэрэг хүн шиг эрэмгий зөрөгтэй байлдаж зуутаа хүнд байдлаас аварч байсан ч гэсэн зуут нь хүнд хохирол хүлээж алагдах нь алагдаж зарим нь сарнин ботарч ганцхан туслахтайгаа дух нарсанд амь зулбан очсныг ч нямаа мэдэж байлаа. Гэхдээ энэхүү балмад этгээдийг Орос юм уу бүрээд хөнгөс санаж явсан нь яхарахгүй Монгол хүн байсанд туйлын гайхаж байв. Түүний нүүр царай хэл яриа нь Монгол мөртлөө зүс үтсэн хүн шиг санагцсанд бүрч гайхсан юм. Монгол хүн яавч байж таарахгүй. Учир суртлыг ухаарч мэдээгүй зүүн хошуудын нилээд монголчууд цагааны талд явж байснаа бараг бүгдээр манай талд дагаар орсон шүү дээ. Үүн шиг зуутын даамал болсон хэрцгий зэрлэг монгол хүн байх учиргүй юм. Монгол хэл сайн сурсан бүрээ адил байж таарна. Зүс үтсэн юм шиг санагдах нь сонин юм. Гэхдээ би ийм хүнтэй хязээж тааралдаж байгаагүй шүү дээ. Энэ чинь харийн хүн гэж бодоод сайтрахаар бол тийм ээ би харийн хүн гэх шиг түүний Орос цэргийн гандаж онгосон ногоон цамцны өнгөрт Оросын загалмаа удан санжигна. Нямаагийн салаа орон нутгаар бутарсан дээрэмчидтэй хөөцөлдсөөр дух нарсанд ойртох үеэс барооныхын тэдэнд бүслэгдээд ширүүн байлдаан болж буйг олж сонсчээ. Барооныхан дух нарс ахаа гүний хүрээний дэргэд дараалан цохиулж тал тийшээ сарнсан мэдээ аваад мөн л мөрдөн мөшгөх тагнан турших явдлаа үргэлжлүүлж хэсэг бүлэг цагаантантай тулгарч байлдын сөнөөсөөр энэ суурьнд хэд хонож ойр хавийн оймод уулхатаар нуугдж үлдсэн цагаантан байгаа эсхийг ажиж тагнаж байсан юм. Ойр хав цагааны дээрэмчдийн уулмөр юр мэдэгдээгүй тул сойронгоос хөдлөх гэж байтал 10 цагаан цэрэг зуутынхаа даргыг баривчлан дагаар ирсэн нь энэ ажээ. За хөдлөө. Наадхаа моринд мордуул гэж нямаа хэлбэл хоёр цэрэг Цэрэнбатыг сугдан босгож хар моринд нь мордуулаад хөлийг нь холбож бэхлэн уйжээ. Цэрэнбат иш тийш харвал баривчилж ирсэн 10 цэрэг нь нэг байшингаас ам хамраа арцсаар гарч ирэхийг бодоход тэдэнд хоолунд өгсөн бололтой. Амин аргацаач. Хоолноос даргаад айсанд барьж өгдөг ийм цэрэгтэй барооныхын ч дээлтэх нь аргагүй юм да гэж бодхоос инээд нь хөрөв. Улаан намын баг цэрэг 30-аад хүнтэй бүгд Орос ланжуу буу үүрчээ. Ихэнх нь шовгор оройтой цэмбэн малгай өмсчээ. Малгайн урд талд нь улаан 5 хошуу хатсан байна. Өнгө бүрийн Монгол дээл Монгол гутал өмссөн эдгээр цэрэг бүгд л дөлгөөн сайхан царайтай байсанд Цэрэнбат гайхан харж улааныхан гээд шовгор малгай улаан 5 хошууг тооцохгүй юм бол өөр гоцгойд юм алах шивдэ. Бурхан шашнаан устгасан буруу номтон гэдэл ярилцаад байсан. Улааныхан гэдэг ийм л жирийн Монгол ах дүү нар байна шүү дээ. Би яах гэж цагаан намын цэрэгтээ сүлбэлдэж ах дүү Монгол хүний өөдөөс буу шагаж явв да. Одоо гэмшэд өнгөрчээ. Нэрээ би чинь ганцхан сумаарч амиан солихооргүй их нүгэл хийсэн хүн шүү. Намайг хаана вечиж хороох юм бол энэ улааныхан намайг яавч өршөөхгүй. Эдний гараас мултрах арга байдаг болов уу гэж бодлоо. Цэрэнбатыг нэг хүн хөтөлж талд нь буутай хүн хүрээлэн явлаа. Тэднийг сойронгоос гарахад нарч жаргав. Салаа цэрэг сойронгоос зүүн тийш одсон нарийнхан замд орж ширүүхэн хадруулж явснаа бүрий болж алсын бараа сүмэхэд яран явхаан болж гальгуулв. Цэрэнбат хоёр тийш холмолцсон харвал хүрээлэн яваад цэргүүд нь ер хайхарсан шинжгүй алсын бараа ширтэн заримдаа өвөр хоорондоо хүүрнэн явхаар гарынхаа хүлээсийг сулруулах санаатай хөдөлгөж үзв. Хоёр гарыг нь ууцсан дээр нь зөрүүлж нарийн олсоор маш чанга хүлж багалсан учраас жаахан холхиулах гэтэл чивчирсэн олс улам шигдэж тэсхийн аргагүй өвдгөв. Цэргүүд гальгуулсаар явтал хав харанхуй болж дэргэд яваа хүн ч муухан харагдах боллоо. Цэрэнбат гарынхаа өвдгийг шүд зуун тэсвэрлэж байгаад л чадлаараа холхиулахад гарын арьс нь хуурч махан тасарч байх шиг хорсон өвдөнө. Холхиулаад л байв
холхиулаад л байв. Сүүлдээ мэдээ алдарч зөвхөн халуун өргөд байх шиг болохоор нь улмал хүчлэн холхиулахад ер сулрах шинжгүй байлаа. Тэгэхэр нь уруулаан цус гартал нь хазаж хэд хүчтэй холхиултал баруун гар нь сул болчих шиг болохоор хоёр тийшээ харвал дагаж яваад сэргүүд нь огтхонч мэдсэн шинжгүй байлаа. Сэтгэл дагаад байна уу гэж санаад хуруунуудаа хөдлөгвөл мэдээ алдсан хуруу нь хөдөлсөнгүй. Баруун гараа сэмхэн доош нь болговол үнэхээр сул байсанд учиргүй баярлаж золтой л дуалтчихсангүй. Зүүн гар нь бас сул болжээ. Гэсэн ч сэжиг төрүүлэхгүй хичээн гараан өрсөөр нилээд явлаа. Хүлээснээсээ мултарсан гар нь нэг хэсэг шатаж байгаа юм шиг халуун өргөж байснаа чимчгэн өвдөж эхлэв. Аяархан тэмтэрвэл нойтын баригдав. Бодвол гар нь зулг өсөрч цус шүрч байх шиг. Сэргүүд өксөр газрууд мацаж эхлэх нь газрын багцаагаар мэдэгдэв. Хилэн харн хүчтгийнхээ маш их газрын өд янгар шиг дүүлэн давхитах тул хоёр тийшээ сэрэмжлэн харснаа. Гинэт бүхийч цулбуураа шууран угс татан аваад чүү гэтэл морин чухс хийж хөтөлж авсан хүн муухай орлоо. Буудаараа хөөгөөрэй гэж сандарсан хүний дуу хадж сэрэм батж бүхийхөөрөө бүхийж чүү гэж хашгичхад хилэн харн хол харин газрын өд дүүлнэ. Хойно нь хүмүүс хашгиралдаж буун дуу гарч морин туураа тажигнахыг сонслоо. Морин давирах гэтэл холбож хэрсэн хөлн хөдөлсөнгүй тул баруун гараараа мориныхон хаг алхатлаа. Морин угс хийж харихыг бодоход зэгсэн өгсөөр хэц газар бололтой. Хорм өнгөрөх тусам хөөж яваа хүмүүсийн хашгичих хаяа буутах нь холдсоор байв. Сэрэм-бат мөн л чүү гэхийн хамт цулбуураараа ороолгоно. 26 дугаар хэсэг төгсөв.